Хей, за юу яцхан орой минь. За өнөөдрийн бичлэгээрээ мөн л пак задлах болно. За эхнээс тайлбарлаа явчих. За ямар пакуд болсон бэ гэвэл ийм хөрхөн пакуд болсон байгаа. Өмнөхдөр гарч исэн Хакунец Нарикана. Тэр үе задлахад яг бодож исэн шиг картыг олж чаддаг болохоор тэгэхэд 2 пакийг авсан байгаа. Яг зорж байгаагүй сонсоргоо таахаа. За дараачих нь болохоор Paradigm гэдэг. Энэ болохоор маш алдартай. Одоо хэвлэгдэхөө болцсон. Одоогоос 3-4 жилийн өмнө гарсан тийм волюм байгаа. Тэгээ эндээс болохоор 7 пакийг олж авлаа. За хамгийн сүүлд болохоор бүр Ninki ийм карт нь. Энэ болохоор Rusta Abyss-үү. 5 ширхэг. Илүү бол яг ч 10 пак болчихъя. Авчи гэсэн чинь бүр олдохгүй тэгээд хайж ийж гууж ийж энэ 5 пакт болсон. За тэгээ энэ хоёр болохоор бид цаагуудаа задлж үзэж болох надад бол маш сонирхолтой. За энэ хоёроос болохоор өмнөхөөс биш адилхан биш тэрнтэй бүр илүү гоё карт гараасаа гэж хүлээж байна. За өмнөх бичлэг дээрээ сайн тайлбарлаг өгөх Sleep гэж юу вэ гэж. Энэ болохоор та цоо шин пак задлаад дотоорч нь бас цоо шин карт гарч ирж байгаа болохоор картанд гэмтэл учруулчих гэдэг үүднээс сэргийлж ийм Sleep авдаг гэлгэр юм хамгаалт мөн ийм цагаан биелээ өмсдөг шалтгаан нь болохоор картанда ямар нэгэн хумсаараа ч юм уу гэмтэл учруулчих гэдэг үүднээс бас сэргийлж байгаа. За тэгээд хамгийн сүүлд нь хаач байна. За ингээд бон задлж эхэлцгээе. За мосны type, модны type гэх юм уу те. Энэ type-ийн үз нормал карт гарч ирж байна. Зарудо гэдэг энэ карт байна. R карт. За энэ болохоор өмнөхдөр бас хэлсэн Monster Ball ээ. Бас Monster Ball гарч ирсэн бэ. За тэгээ цаашаа. Вау. За 2 R-тай ийм карт гарсан байна. Оо nice 3 R-тай дахиад V-Star карт гараад ирлээ. За энэ Monster Ball байна. Бол Master Ball гарчвал гоё ах юм. За тэгээ энэ trainer support карт. За ингээд болслаа 2хан байг болох амар хурдан дуусцгаа. За үргэлжлүүлээ Paradigm Toriga. Paradigm. За энэ зарцгаа хэлүүлээ. За бөөнд ингэж бодлож амар юм билээ. Тэгээд дараа нь нийлүүлж багцлж агаад шууд шалгаа явуулчих.
бас спортын карт. Пикачу гараад ирлээ. Хөрх юм ба. Нормал Пикачу. Зөөшөө тавьчих. Тэгэхээр 2 араартай ийм карт гараад ирлээ. Энергийн карт. Бас энэ тусламжийн спорт гэдэг энэ картууд бас энергийн карт бас ерөнхийдөө хөрхөн үнэтэй байдаг. Бас амар хэрэгтэй байдаг. Ашигладаг болохоор тоглолтод донд цаашаа тавьчих. Слэйдэндээ хий. За цаашаа алгуу. Гой карт болчлоо. Гоё юм би. Та харж байна уу дизайн? Ийм болохоор л ийм пак задлах ийм карт гейм сонирхолтой болсон. Покемоны лого гэвэл угаасаа минэттэй хүүхдүүдэд юу гэдэг зөрүүж гаргасан анхны сайн юм болохоор сурагчнаас ч гэх юм уу те 10 жилийн тэнгүүд луун хэдэлнийг юм сарсан бавахаа ч юм уу те хөөрхөн баатрууд нь хэдний тийм шавж мэвч ч юм уу тиймэрхүү дүрслэг амар оролцсон юм надад санагддаг. За ийм спорт карт гарч ирж байна. За хамгийн сүүлд дахиад нэг гоё карт гарч ирсэн үү? За ингээд хамгийн сүүлчийнхаа пакийг задлаа. Росто Абису. Росто Японоор би ингээд уншаад байгаа шүү дээ. Lost гэсэн үг л дээ. За нормал карт. Нормал карт. Бас гэлтгнаа л биш. Юм байгаа юм шиг те. Нормал. За энэ болохоор А карт гараад ирлээ. За шах вэ. За Эсар, nice. Эсар бол ерөнхийдөө бас өндөр карт ордог юм аа. Гоё юм би 5x Эсар карт гарч ирдэг чинь бас сонирхолтой шүү. Dragon type-ны Луны type бол тийм Луны төрлийн карт бас маш цөөхөн байдаг. Нөгөө төрлүүд гэсэн. Эсар завгүй нөхцөл гоё. За тэр өнөөдрийн бичлэгээр хамт ирсэн, бүтэн үзсэн та бүхэнд бүгдэнд нь баярлалаа. Маш та дараа уулзцгаая.